Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео хвшлэхээр дуу айл давталтыг ашиглан хэрхэн тоон дарааллын тоонуудын нийлбэрийг олох жишээг та бүхэнд тайлбарлаж өгье. За үүний тулд биднэрт бүхэл тоон хэлбэрийн хэдэн хувьсгч хэрэг болно. За нэгдүгээрт while давталтын өөрийнх нь үндсэн хувьсгч болох одоо x гэсэн хувьсгчийг оноож авъя. За дараа нь нийлбэрээ олох sum гэсэн хувьсгчийг оноож авъя. За ингээд энэхүү хувьсгчуудынхаа анхны утгыг бол шууд int гэж зарлж байх үедээ анхны утгуудыг оноож өгч болно. Sum тэнцүү тэг, x тэнцүү тэг гэд. За үүний дараагаар бид нэр дуу айл давталтынхаа үндсэн нөхцөлийг бичиж өгнө. За үндсэн одоо бичигт хэлбэрийг бичиж өгөөд за дуу айл давталтынхаа нөхцөлийг тавьж өгч болно. За дуу айл давталтын маань үндсэн нөхцөл маань юу байх вэ гэхээр x нь r-аас бага буюу тэнцүү гэсэн нөхцөлөд тавиад өгнө. За ингэснээр эхний 10 хүртэлх тоон дарааллын нийлбэрийг бол олоход төхөмтэй болно гэсэн үг. За ингээд давталтын алхам буюу x тэнцүү x дээр нэмэх нь 1 гэсэн утгыг бол энэ дээр оноож өгч болно. Энэ бол давталтыг нэгээр уурчлуулах алхам маань байгаа. За үүний дараагаар нэг өсөндөө бид нэр давталтын дотор давталтынхаа тоон дарааллын нийлбэрийг олох ёстой учраас sum тэнцүү sum дээр нэмэх нь x гэсэн нөхцөлөө хөвчээд өгнө. За ингэснээр болохоор энэхүү 5 дугаар мөрөн дээр хүүлтгэлийн дагуу энэхүү давталт маань өөрийнхөө тоон дарааллын нийлбэрүүдийг нэг нэгээр нь оруулж ирээд нэмнэ гэсэн үг. За ингээд printf функцаар хамгийн доор нь давталтынхаа үндсэн хэдэн тооны нийлбэр олсныг хэвлэж өгч болно. За ингээд хэдүүл ажиллуулад үзье. 1-ээс 10 хүртэлх тооны нийлбэрийг бол олох ёстой. За энэ дээр багахан асуудал гарсан байна. Ямар асуудал гарсан бэ гэхээр саамынхаа цэг дагслаа бичээгүй учраас алдаа заасан байна. Дахиад ажиллуулъя. За эхний 10 хүртэлх тооны дараалал бол 55 гардаг. Учир нь гэвэл бидний энэ олсон 1 2 3 4 5 6 7 8 9 10 хүртэлх тоон дараалал маань 55 гардаг. За тэгвэл бид нар энийг ойлгомжтой байх үүднээс хэрвээ давталтын сүүлд нь хувь d гэж хүчээд тооны дарааллын нийлбэр гэд хэвлэх юм бол бид нэр таслын араас a-ийг хүчээд дахиад тасал авнаа. За ингээд ажиллуулах юм бол нэг өсөндөө тоон дээр маань дараах зүйл ажиглагдана. За бид нэр багш нь андуураад a гэсэн доо тавьсан байна, x гэсэн доо тавих ёстой. За ажиллуулъя. Тоон дарааллын нийлбэр маань 11 тооны дарааллын нийлбэр маань 55-гээ гарсан байна. За x маань нэгээр урагшилцсан учраас 11 гэж гарч байгаа. За энэ дээрээс утгаа бид нэр тохируулж өгөх хэрэгтэй. Үүний тулд x-ээс хасах нь 1 гэсэн нөхцөлийг бол бичиж өгнө. Үйлдэлийг. За ингээд ажиллуулахаар 10 хүртэлх тоон дарааллын нийлбэр нь 55 гэж гарч байна. За энийг бол хэдүүлээ дахиад тодруулаад үзэх юм бол нэг өсөндөө давталтын дотор маань тоон дарааллын тоонуудыг нэг нэгээр нь олж байгаа. Яаж олж байгаа вэ гэхээр одоо хэдүүлээ энэ дээр хэвлэж үзье. Print гээд printf команд аваад хувь d үйлдэлээр саамынхаа нийлбэрийг бол давталт дээр хэрхэн олж байгааг хэвлүүлж харуулъя. За үүн дээр мөр унгаагаад хэвлэе. За ингээ харах юм бол тэгээс 10 хүртэлх тоон дараалал орж ирэх тутамд нийлбэрүүдээ олоод ийм үр дүн гарч ийна гэсэн үг. За энэ үйлдэлийг бүр ойлгомжтой байдлаар давталт бүрийнх нь утга дээр хэрхэн нэмж байгааг харуулахын тулд дараах үйлдэлийг бол хийх ёстой байгаа. За үүнд нэгдүгээрт x гэсэн давталтын хувьсгчийн утга бол орж ирэх ёстой байгаа. За x гэсэн давталтын хувьсгчийн утгаа бид нэр 2 удаа ингээ биччихье. За одоо ажиллуулъя. За эхнийх нь бол тоон дарааллын утгууд бол гарна 0-аас ахуулаад 10 хүртэл тоо гарна. Дараа нь нийлбэрүүд маань гарна гэсэн үг. За энэ дээр тухайн тоог нэмээд хэд гарсан гэсэн үр дүн маань энэ дээр бичигдэх ёстой байгаа. За тэгвэл бид нэр ингэж үйлдэлийг бол хийж болно. Нэг өсөндөө дахиад хувь d гэж тавиад нэмэх нь одоо 3 эхний хувь d-ний араас нэмэх дараагийн хувь d тэнцүү хувь d
За тэгээд энэ мөр унгаах n-ээ тавиад өгнө. За x-ээ бол 2 удаа бичээд өгж болох юм. За дараа нь хэдүүлээ ажиллуулж үтсээд энэ хүү жишээгээ засна. За ингээ харах юм бол 0 дээр 0-ыг нэмээд тэг 1 дээр нэмэх нь 1. За 2 дээр нэмэх нь x-ээ нэмээд 3 гэж байна. За энэ дээр хэдүүлээ юг өөрчлөх вэ гэхээр нэгэсэндээ тухайн тэр тоон дараалал дээр тоогоо нэмж байгаагаа оруулж ирнэ. За хамгийн түрүүнд эхлээд саамынхаа утгыг бол төрүүлж оруулж ирнэ. За саам нь урдаа байна. Дараа нь x-ээ нэмээд тэгээд саамын утга гарч ийнэ гэж гарна. За ингээд ажиллуулад үзье. 0 дээр 0-ыг нэмээд 0, 1 дээр 1-ийг нэмээд 1. За дараа нь 1 дээр i-ийнхаа 2 гэсэн утгаа нэмнэ гэсэн үг. За тийм учраас бид нэр одоо энэ хүү дарааллыг өөрчлөх ёстой байгаа. За энэ хүү үр дүнгээ өөрчлөхөнд бол бид нэр дахиад өөрчлөлт хийх хэрэгтэй. За саамыг бол яаж утсан урагшаа бол оруулж болохгүй. Урагшаа оруулснаар нийт нийлбэр маань гараад байна. Тийм учраас одоо энэ маань давталтын нөгөө тоон дараалал дээр тоогоор нэмэх ёстой учраас тухайн тоон дараалал дээр саамынхаа нийлбэрийг нэмээд саам буюу нийлбэр гарч байгаа. За одоо ажиллуулад үзье. За бас буруу байна. За тэгвэл одоо яаж зэгслэх вэ гэвэл энэ дунд хотход одоо жишээлбэл энэ давталт тэгээр эхлээд 1 2 3 4 10 гээ энэ ихний тоонууд явж байгаа нь тодорхой. Энэ тоонууд маань жишээлбэл энэ дээр 1 дээр 1-ийг нэмэх нь тэг дээр одоо тийм үү 1 дээр одоо тэг дээр 1-ийг нэмэх нь 1 гэж хариу гарах ёстой. Тийм учраас одоо энэ голынхын утган дээр бид нэр саамаас нь хасах нь x гэсэн утгаа оноогоод өгье. За ингээ ажиллуулад үзэх юм бол үр дүн яг зөв гарна. За жишээлбэл эхнийх нь бол эхний 10 тоо хэвээрээ байгаа. За хоёр дахь тоо маань саамаас хасах нь x гэсэн тоонууд хасагдсан. 3 дахь хувьсгч маань саам буюу нийлбэрүүд маань байна. За ингээ үзэх юм бол эхний алхам тэг дээр тгийг нэмээд тэг, хоёр дахь алхам дээр алхмын 1 гэсэн тоон дээр тгийг нэмээд 1. За 3 дахь алхам дээр 2 гэсэн тийм үү 2 гэсэн тоо ороод ирнэ. 2 дээр энэ саамынхаа нийлбэр 1-ийг нэмээд 3 болно. За 3 гэсэн тоон дараалал дээр эхний 1 2 дугаар тооны нийлбэрээ олсон 3-аа нэмнэ. 3 дээр 3 нэмээд 6. За дараа нь 4 гэсэн тоон дээр эхний 1 2 3 тооны нийлбэрээ олсон 6 дээр нэмэх нь 4 нэмээд 10 болно. За 5 дахь дээр нь эхний 2 тооны олсон нийлбэр дээр 5-ыг нэмнэ. Ингээ 15 болно. Гэх мэтчлэн 10 дээр 45-ыг нэмээд 55 гэсэн 10 тооны дараалал гарч байна. Ингээд өнөөдрийн видео хвшлийг үгээр дуусч байна. Манай тайлбарласан C програмчлалын хэлний do while давталтын тэгээс 10 хүртэлх тоон дарааллын нийлбэрийг олох видео хвшлийг тань таалагдсан бол манай сувгийг subscribe хийгээрэй. Мөн бичлэгийг маань дэмжиж лайк дараарай. Бусдад мөн түгээж share хийгээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзцгаая.